Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмггүй байх төдийгүй хүний бие бэлдэр, оюун санаа, нийгмийн сайн сайхан бүхний цогц бүрдлийг хэлнэ. Хүний амьдралын хамгийн чухал зэндмэн эрдэнэ мэт үнэтэй зүйл бол эрүүл мэнд юм. Хэрэг бид хичээвэл өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгах боломж та бидний гарт байна. Эрүүл мэндийн боловсролыг таны гэр бүл хамт олонд олгох. Телемедицин нэвтрүүлэг энэ бүх мэдээллийг таны сонорт хүргэх болно. Тэгэхээр зэрэг эмийн зохистой хэрэглээ гэж яг мэрэгжлийн үний үгийг сонсвол та тайлбарлаж өгөхгүй. За тэгэхээр эмийн зохистой хэрэглээ гэдэг ойлголтыг авч үзэхийн тулд бол ард иргэдийн дундах эмийн талаарх ойлголт бол нэлээд баялаг байх хэвээр. Эмийн талаар өргөн мэдлэгтэй байх хэвээр ард иргэд өөрсдөө. Хамгийн ихний ойлголт бол эмт бодис болон биологийн идэвхт бодисоо ялгаж сурах хэрэгтэй ард иргэд. Тэгэхээр эмт бодисыг бол нөгөө биологийн идэвхт бодис болох витаминтай ч юм уу альсвал нэг биологийн идэвхт үйлдэл үзүүлэх магадлалтай нэг ундаатай ч юм уу хүнс тэжээлийн бодистой бол холиод байна шүү дээ тий. Холж байгаа учраас энэ холиод байгаа асуудал нь өөрөө энэ үндэсний хэмжээнд эмийн зохистой хэрэглээ алдагдах асуудлын гол шалтгаан болоод байгаа. Тэгэхээр эмийг яаж хэрэглүүл зохистой болох вэ гэхлээр нэгдүгээрт бол яг энэ эмийг хэрэглэх заалт нь бүрдсэн юм уу гүм үү гэдгийг мэрэгжлийн хүн магадлах хэрэгтэй. Бусдаар юу гэдгийг хин нэгэн би энд нэг толгой өвдлөө тий. Толгой өвдлөө гэхэд хажууд байгаа хүн өчигдөр тэр эмийг аваад дуучих гэж зөвлөж байгаа байдал нь л өөрөө эмийн зохистой хэрэглээ мөн үгүй юу гэдгийг л бодох хэрэгтэй. Энэ бол яавч зохистой хэрэглээ биш. Тэгэхээр энэ өвчин эмгэг тодорхойлоогүй, өвчин эмгэгийн байдлыг тодорхойлоогүй байж хин нэгний зөвлөсний дагуу эм аваад хэрэгжилж байна гэдэг нь энэ хамгийн том аюул байхгүй. Эмийн зохистой хэрэглээ алдаж байгаа хамгийн том аюул. За гэвч энэ асуудлыг гаргахгүй бай гэж бодоход нөгөө үйлчлүүлэгч чинь эмчтэй хандсан байл та тийм эмчтэй хандсан байлаа гэхэд эмч онцлоод эмчилгээгийн зөвлөсөн байлаа гэхэд манайхны нэг тийм тоомжиргүй байдал байна уу гэж би ажиглаад байгаа. Тоомжиргүй байдал нь юу вэ гэхлээр энэ эмийг ер нь уусамчгал яалаа байсамчгал яалаа гэж асуудал хандж байгаа нэг хэсэг байна. Ууж явах явцдаа тэр тухайн эмийг ууж явах явцдаа тунг буруудуулдаг нэг юм том шалтгаан байна. Тэр нь юу вэ гэхлээр манайхан өглөө нэг юм өдрийн 3 уух хэвээр амиг өглөө нэг уучлаа өдрийнх нь байхгүй өдөр уух нь байхгүй орой уух нь байхгүй. Ингээд өдөрт нөгөө 3 ширхэг юм уу жижил яг тэр тухайн өвчнийг эмчлэх ёстой байсан бол манайхан тэр тоомжиргүй байдлаасаа болоод өдөрт 1 удаа уучлахлаар тун буруудсан асуудлаар эмийн зохистой хэрэглээ алдагдчихж байгаа. За тэгэхээр ерөөсөө л энэ бол нөгөө ард иргэдийн хариуцлагын асуудал өөрийнхөө эрүүл мэндэд хандах хандлагатай шууд хамааралтай ойлголт байдаг. Тэгэхээр зэрэг тухайлбал даралтны өглөө ороо гэх юм уу эсвэл үе мөчний өвдөлттэй үе мөчний өрөвсөлттэй эмийг өдрийн 3 удаа уугаарай гэд тунгийн бичээд жоромжтой өгсөн зөвлөө өгсөн байтал нөгөө хүн маань эхний тунгийн уухаар зэрэг нөгөө өвдөжсэн ч юм уу эсвэл толгой өвдөжсэн даралтыг хичээсэн харьцангуй буураад багасаад гэнгүүт дараагийн үрдүнгийн хүлээхгүйгээр шууд барихчихдаг. Инхээр зэрэг энэ зохистой биш хэрэглээ рүү ороод тийм зохистой бус хэрэглээ үүсэж байгаа. Ерөөсө тун чинь өөрөө 3 янзын тун байна шүү дээ. Нэг удаагийн тун гэж байна. За тэгээд хоногийн тун гэж байна. Ээлж имчилгээний тун байна. Нэг удаагийн тун гэдэг бол ерөөсөө яг нөгөө тухайн хүнд хордлого үүсэхгүйгээр бие махбодод ямар тунгаар хамгийн дээд тал нь ямар тунгаар оруулах ёстой юм гэдгийг чинь тогтооцсон. Бүх шинжлэх ухааны нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр тогтоогдсон байгаа шүү дээ. Тэр тунг үндэслээд тэгээд дээрэс нь тухайн хүний бие махбодын онцлог ямар байна, өвчлөлийн бүтцэн нь ямар байна, хүнд хүмүүний зэрэг нь ямар байна, бүх зүйлийг судлаад эмчилгээг төлөвлөж байгаа. За ингээд нэг удаагийн тун гэдэг бол ерөөсөө л нөгөө нэг удаад орж болох хамгийн дээд тунгаар зохимжит тунгаар өгчөж байгаа. Гэтэл хоногийн тун дараагийн тунгийн асуудал бол хоногийн тунгийн асуудал байдаг. Хоногийн тунгийн асуудал гэхлээр ерөөсөө яг нэг хоногтоо ямар хэмжээгээр энэ эмийн бодис энэ үйлчлүүлэгчийн бие махбодод орж иж эмчилгээний үр нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцоолсон байна. Гэтэл манайхны гаргаж байгаа алдаа бол нэг удаагийн тун дээр бол харьцангуй бага алдаа гаргадаг. Ерөөсөө юун дээр гаргаж байгаа вэ гэхлээр хоногийн тунг алдагдуулдаг. Нэг бол хоногийн тунгийн тунг
багдаж алдаж байна. Нэг бол одоо хоногийн тунг илтүүлж алдаж байна. Дараагийн хамгийн том одоо зөнхлөн тохиолдоод байгаа алдаа нь юу вэ гэхэлэр ээлж эмчилгээний тун буюу ээлж эмчилгээний тун гэдэг нь эмчилгээ хийхээсэн хамгийн ихний тунгаас одоо дуус хүртэлх хамгийн сүүлийн тун хүртэлх бүх тунгуудын нийлбэрийг ээлж эмчилгээний тун гэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө үйлчлүүлэгчид бол яг таны хэлдгээр ерөөсөө нөгөө эмэлзэн шинж тэмдэг жоохон бүдэгрээд ирэхлээр эмчилгээг орхичдаг. Ингээл за ерөөсөө нэг 5 хоног уух хэвээр нэг ширхгээр өдрийн 3-аар 5 хоног уух хэвээр юм бай гэж санахад нэг ихний 2-оос 3 хоногт уугаал нэг жаахан намжаад өвчний шинж тэмдгүүд бүдэгрээд ирэхлээр нь эмчилгээгээ зогсоочдөг. Тэгэхээр энэний цаана ямар асуудал үүсчээд байгаа вэ гэхэлэр нөгөө одоо эмчилгээ дутуудах. За тэгээд эмчилгээ дутуудсантай холбоотойгоор бол өвчин архагших, хужиграх ийм одоо зүйл рүү ороо авчдаг байхгүй. Тэгэхээр ээлж эмчилгээний тунгаас дутуудаж болохгүй. Энэ 3 хэмжээний энэ одоо 3 янзын тун бол гуруулаад зөв байж тэгээд бүр зогсохгүй эмийг хэрглэж байгаа арга нь зөв байх ёстой тий. Энэ бүх зүйлсүүд одоо зөв байж ижил сая эмийн зохистой хэрэглээ болж байгаа байхгүй. Манайх ч бас хэнэггүй хүмүүс зөндөө олонтой байдаг. Тэгэл мартцсан бол нийгэм өссөн араас нь оччихоо гэх тийм ээ. Өглөөнийхөө тунгуучсан байлаа. Тэнгүүд өдрийнхөө мартангууд оройн тахтайгаа нийгэм өссөн давхарлаад уучих. Тэрэн дээр бас асуудал үүсч болно. Нэг удаагийн тун гэдэг бол нөгөө оруулж болох дээд тун байхгүй, авж болох дээд тун гэсэн үг. Яг хөө зүгээр эмчилгээний тунг бол дотор нөгөө баг дунд дээдгээ тувааж болно. Гэхдээ магдчихгүй тэр үйлчлүүлэгчийн бие махбодод өндөр тунгаар хамгийн дээд тунгаар оруулах шаардлагатайгаар бичээд өгсөн бай гэж бодъё. Тэгвэл одоо нөгөө өдөр оройныхоо нийлүүдэд уурчихлаар нөгөөх чинь яаж байгаа гэхээр хордлогын тун руу орчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө өвчнийг эмчлэх биш бүр яасан бэ гэхээр хариуцлагагүй байдалтай холбоотойгоор бүр хордлогын асуудал үүсэж байгаа. Тэгэхээр нөгөө өвчин эмчлэх гэдээсэн хүмүүс дахиад дээрэс нь эмийн хордлогыг эмчлэх асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээ эцсийн дүндээ энэ бүгдийн цаана эмийн зохистой хэрэглээ, зохисгүй хэрэглээний цаана хэн хохироод байна гэхээр үйлчлүүлэгч л хохироод байгаа. Тэг яг мэдээж эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдийн үр дүн болвол нөгөө эмчилгээ үр дүнтэй байх уу гэдгээр гарч байгаа. Тэр утгаараа бас нөгөө эмнэлгийн мэрэгчлэнүүдийн болвол одоо хөдөлмөрийн бүтээмж буурах асуудал байна. Гэхдээ хамгийн аюултай, хамгийн ноцтой зүйл нь бол ерөөсөө үйлчлүүлэгчийн эрүүл мэнд хохирж үлддэг энэ цаана энэ одоо эмийн зохисгүй хэрэглээний цаана. Түүнийг л одоо ард иргэд маш сайн ойлгох хэрэгтэй байна. За тэгэхээр зэрэг одоо эмийн нэг дор тэгж хэрэгж болохгүй гэдэг нь бол бүхэнд одоо ойлгомжтой боллоо гэж би бодож байна л да. Эмч нар эмийг бичиж өгөөд энэ эмийг хоолтой цуг, хоолны дараа тийм ээ эсвэл хоолноос өмнө ч юм тийм ээ эсвэл шингэнээр даруулж уугаарай. Сүрдээ ууж болохгүй шүү. Гэх мэтлэнгээр янз бүрийн зөвлөгөө өгдөг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хоол хүнстэй өгөхөд одоо эмийн хэрэглээд хамт одоо юуг нь хэрэглээ зохимжтой байдгийг хавсарсан эмчилгээ гэж бас бид нар ярьдаг шүү дээ тийм ээ. Бас хэтэрхий мэрэгжлийн юм руу орохгүйгээр зүгээр тайлбарлуул тайлбарлуулъя. За тэгэхээр эмийн үр нөлөө гэж ярина. Эмийн үр нөлөө буюу одоо нөгөө нэг талаас үйлчлүүлэгч нөгөө талаас эм ингээд хоорондоо харилцаж байна тийм. Түүний үр дүнд бол нөгөө эмийн үр нөлөө илэрч байгаа. Тэгэхээр саяны таны асуусан асуулт бол ерөөсөө нөгөө эмийн үр нөлөөнд нөлөөлөх хүчин зүйлд бүгд багтдаг байхгүй. Тэгэхээр эмийн үр нөлөө одоо өндөртэй байх уу? Яг одоо нөгөө эмт үйлдэлээ үзүүлэх үү, хорт үйлдэлээ үзүүлэх үү гэдэгт бол нөлөөлж идэг хүчин зүйлүүд байдаг. Түүний одоо ямар хүчин зүйл байдгийг би сонирхуулах журмаар дурдъя л та тийм. Тэгэхээр бие махбодын тэр тухайн хүний өөрийнх нь өвөрмөц онцлогийн байдал байж болно. Одоо өвөршлөл буюу конституц гэдэг ойлголтоор анагаах ухаан тайлбарладаг тийм. Тэгэхээр тэр хүн өөрөө генетикийн хувьд одоо та бид хоёр бол генетикийн хувьд харилцан адилгүй удмын материалтай хүмүүс сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр генетикийн одоо байдалтай холбоотойгоор бие махбод болгон өөр бат нэг өөр, болд нэг өөр, бүгд өөр шүү дээ. Тэрч байтугай нэг эцгээс төрсэн хүүхдүүд ч хүртэнтэй нэг эцэг ихээс төрсэн хүүхдүүд ч хүртэл өөр байдаг. Тэгэхээр энэ байдал нь бол нэгдүгээрт одоо тэр эмийн үр нөлөөнд нөлөөлждөг. Нэгдүгээрт. Хоёрдугаар гэх юм бол тэр эмийн одоо эмтэй хамт хэрглэж байгаа хоол тэжээлийн байдал нөлөөлждөг. Таны одоо яг асууснаар хоолны алийг нь хоолны өмнө гэ тэ алийг нь хоолны дараа хоолтой гэдэг байгаа ямар учиртай юм гэдэг нь бол
Ер нь бол ийм одоо хоол боловсруулах замд агуулгах хүн бага байх тусмаа эмийн үйлдэл бол хүчтэй байдаг. Илүү үр нөлөө өндөртэй байдаг гэсэн үг. Гэхдээ одоо хэнийг нь хоолны дараа гээд байгаа вэ гэхлээр ходоод цочрох нөлөөтэй ч юм уу те. Ходоод хоол боловсруулах замыг цочроодог ийм бэлтгэлүүдийг бол ихэвчлэн хоол боловсруулах замд нөгөө агуулгах туунтай буюу хоол тэжээлийн бодистой байгаа үед нь оруулна. Ходоод нь одоо багцлтгой хоол. Тийм бай. Тийм. Ялангуяа нөгөө уургийн агуулмж өндөртэй махан бүтээгдэхүүн хэрэглэсний дараагаар ходоод цочрох нөлөөтэй эмийн бэлтгэлүүдийг хэрэглүүл илүү үр дүнтэй байх жишээтэй. За одоо таны практик та бол гастроэнтеролог хүн те. Таны практикт жишээлх юм бол одоо нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсан те. Тэр одоо хоол тэжээлийн бодисыг задалдаг ферментүүдийг ялгаруулж чадахгүй байгаа хүн бол тэр ферментүүдийг нэмэлтээр авдаг те. Нэмэлтээр авахд бол ерөөсөө нөгөө хоол тэр фермент чинь гол нь хоол тэжээлийг задлах гэдэг учраас хоолтой хамт хэрэгжилж байгаа жишээтэй тий. Таны тэр жишээ татсан асуултан дээр жишээ татсан сүйтэй хамт хэрэгжилж гин гэдэг тий. Энэ бол ерөөсөн маш том асуудал Монголын хэмжээнд. Монголд бол ерөөсөө сүйтэй цай маш хүндтэй идэ тий. Ерөөсөө хүн болгоны дуртай одоо идэ тий. Гэтэл тэр чинь өөрөө эмтэй хэрэгжилж болохгүй зүйл байхгүй. Тэг яагаад болохгүй вэ гэхээр одоо манайх нэг таарлтж л байдаг. Яг тийм зүйл таарлтж л байдаг. Нүдэн дээр одоо антибиотикийг сүүгээр даруулаад ууж гин, энийг сүйтэй цайгаар даруулаад ууж гин тий. За тэгээд тэр нөгөө эмийг хураагаар залгах энэ төр гэл асуудал бас байна. За тэр сүүн дээр нэмэлт тайлбар өгөхөд бол жишээлх юм бол антибиотикийг одоо сүйтэй цайгаар даруулаад уучих юм бол тэр антибиотик хизээч үйлдэлээ үзүүлж чадахгүй. Яагаад гэвэл нөгөө антибиотик чинь сүйтэй цайтай маань одоо хувиралд ороо тий нэгдээд тэгээд одоо гизний ханаар шимэгдэж чаддгүй юм нэгдэл үүсгэжтэй. Тэгээд гизний ханаар шимэгдэж чадахгүй байдс бол эмийн үр нөлөө үзүүлэхгүй гэсэн үг тий. Тэгэл одоо хэсэг тэр хоол боловсруулах замд байж байгаа л гадагшилдаг. Тэгээд эмийн үр нөлөө бол ерөөсөө хүлээгээд ямар ч нэмэргүй гэсэн үг. За нөгөө талаас бол хоол тэжээлийн бодисоос гадна бас олон янзын асуудлууд одоо тэр эмийн үр нөлөөнд нөлөөлж идэг. Түүний нэг жишээ бол нөгөө олон эмийг хамт хэрэглэх асуудал буюу хавсарсан эмчилгээний асуудал байдаг. Ер нь бол одоо энэ эмийн сонголт өргөн болцсон тийм үед тэгээд дээрэс нь өвчлөл ихсэн энэ үед бол ерөнхийдөө нэг эмээр эмчлэх асуудал гэж бараг л байхгүй тийм ховор маш ховор. Тийм ер нь тийм ганцхан эмээр одоо тэр өвчнийг эмчилж чинь гэдэг бол үнэндээ бэрх. Тийм учраас одоо нэг өвчин нэг эмчлэг гэхэд хэд хэдэн ийм хавсран хэрэглэх асуудал гарч ирдэг. Тэгэхээр нөгөө эмт бодисууд чинь хоорондоо нөгөө бие махбодод орхлоорэ хамт орхлоорэ одоо нөгөө химийн хувиралд орж болно. Аль эсвэл нөгөө нэгнтэйгээ пицгийн одоо асуудалд орж болно тий. Ингээд яаж байгаа вэ гэхээр эцсийн дүндээ нэг бол одоо их хортой нэгдэл үүсэж болно. Бие махбодод их хортой нэгдэл үүсгэж болно. Аль эсвэл нөгөө эмийн үр нөлөө ерөөсөө үзүүлэхгүй гэж болно. Барчиж болно тий. Ингэхлээр яах вэ гэхлээр одоо манайхан дээр би энэ дээр яг нэг зүйл хэлмээр байна. Манайхан эмийг яаж хэрэгжилж байгаа вэ гэхээр нэг 3 эм уух хэрэгтэй байгийг саны те нэг эм чинь 3 эм бичээд өгсөн өдөрт нэг 3 удаа уух хэрэгтэй байгийг саны те тэгвэл манайхан яаж байгаа вэ гэхээр нөгөө 3 эмийг яг сайхан нийлүүлж байгаа л яг сайхан давхарлал ерөөсө гурвангийн давхарлал нэг дор ерөөсө ууччих. Тэгэхээр тий ерөөсө амар те гэл ингээл ерөөсө гурвангийн ууччих. Тэгэхээр эцсийн дүндээ тэндээс бол эмчилгээний үр нөлөө хүлээх ямар ч боломжгүй болчихж байгаа. Нэгдүгээрт нөгөө хамт хэрэгэлсэн бодисууд чинь химийн хувиралд ороод одоо идэвхгүй нэгдэл үүсчиж болно. Тэгэх юм бол эмийн үр нөлөө арилчихна. Бүр цаана аюул нь юу байгаа вэ гэхээр бүр бие махбодын тэр эрүүл мэндийн байдалд одоо хортой нөлөө үзүүлэх, бүр тэр цаашлаад амь насанд хүртэл аюул учрах ус нэгдлийг үүсгэж болно. Тэрийг бол таашгүй те ямар эмийн бэлтгэлийг хамт хэрэгжилж байгаагаас хамаарат. За тэгэхээр ерөнхийдөө ууж хэрэгжилж байгаа бол та тэр эмнүүдийг ууж хэрэгжилж байгаа бол доороо яад нэг 10 минутын зайтай угаач гэдэг асуудал хэлэх гэж. Тэгэхээр ууж хэрэгжилж байгаа эмийн тийм нөгөө 3 эм чинь доор хаяад л одоо та 10 минутын зайтай нөгөө 3 эмээ уух хэвээр. За болж игэл бүр болж ивэл 30 минутын зайтай байвал бүр онц тий 30 минутын зайтай тэр 3 эмийг уучж ивэл таны эмчилгээний үр нөлөө бол ерөөсөө дамжиггүй сайн илэрнэ тий тэр эмчилгээ бол үр дүнтэй болно гэсэн. Түүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар одоо яг тэр энэ ингэж хоорондоо одоо
зохицдог гэдэг тал дээр бол одоо ярих боломжгүй байна л да. Энэ чинь яхааргүй л одоо эмчилгээний тактикийн асуудал байгаа учраас энийг одоо эмчлүүлэгч бол хинээс асуух хэрэгтэй вэ? Энийг судалсан зүйлсүүд бол зөндөө байгаа. Гэхдээ энийг бол одоо нөгөө ард иргэдэд зориулсан нэвтрүүлгээр ярих нь бол зохимжгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ эми хэрэглээний хэрэглэх заавар эмийг одоо ямар тунгаар хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг заавар зөвлөлтгөөг бол ерөөсөө л эмзүүчээс авах нь зүйтэй. Эмзүүч бол за би танд ийм өглөө ийм хэлбэрийн ийм үйлдэлтэй ийм өглөө энийг бол яг ингэж хэрэглэе шүү. Яг хоолны дараа уун шүү ч юм уу. Альсвал яг энийг хоолтой хамт хэрэглэдгээч гэдэг юм уу те. Энэ яг эмт бодисынх нь онцлогтой хамааралтай асуудлуудыг эмзүүчээс илүү дэлгэрэнгүй авах хэрэгтэй. Эмзүүч болон сувилагчаас те эмнэлэг твтэж эмчлүүлж байгаа бол одоо сувилагчаас авч болж байна. Гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд бол танд эмийг олгосон эмзүүчээс тэр талын бүх мэдээллийг авах хэрэгтэй. Тэгээд эцсийн дүндээ эргээгээд манайхан ингээд их нэрлэхүү зам байх шиг байна те. Ингээл одоо эмзүүч тайлбарлаад өгөхлөөр нэг их ойлгосон болоод гараа явдаг те. Эцсийн дүндээ яг нөгөөтгөө ингээ амьдрал дээр хэрэгжүүлээд яг имээ уух гэсэн мэддэггүй, ерөөсөө болдгоо те. Тэгвэл танд тэр эмзүүчийн хэлсэн зөвлөд байгаа тэр зүйлсүүдэд ямар нэгэн одоо нийцэхгүй зүйл байж болно те. Яагаад ч бүр болохгүй зүйл байж болно шүү дээ. Танд тийм хүндэтгэх шалтгаан байж болно. Тэгвэл тэр хүндэтгэх шалтгаанаа хэлээд үз те. Нэг ийм асуудал байгаад байна. Энийг ер нь яаж шийдвэрлэх вэ? Энэ ер нь миний эми үр нөлөөнд ер нь нөлөөлөх үгүй юу гэдэг асуудлаа эмзүүчээс маш сайн магадлаад тэгээд ойлгоцоо шалгаад би ингэж ойлголоо зөв үү гэдэг асуултыг бүр ойлгоцоо баталгаажуулаад гарах хэрэгтэй. Яагаад ингэж одоо чамбай те няхуур ханд гэдэг байгаа вэ гэхээр ерөөсөө л цаана таны эрүүл мэнд амь насны асуудал яригдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эрүүл мэнд болон амь насандаа бол маш хариуцлагатай хандмаар байна те. За тэгэхээр одоо хүүдийн сөрөөний хувилрал эхэлжлээ. Өчигдөрхөн цаас орчлоо тийм ээ. Одоо энэтэй одоо ханиад том дэлгэрдэг ихсдэг. Тэгэхээр энэ ветери яриа бол яалтчгүй одоо антибиотикийн хэрэглээ рүү ороод байна л да. Ярианы маань дараагийн зүйл антибиотик. Антибиотикийн зохистой хэрэглээний асуудал болж байна л да. Тэгээ эхлээд энийг нэг ярихын тулд антибиотик гэж яг юу юм бэ? Тийм ээ. Үүсэн түүх нь юу? Тэгээд одоо энэ үйлдэл нь одоо яаж одоо хүнд нөлөөлдөг юм. Энэ механизмыг эхлээд тайлбарлаж байгаад дараагийнхаас илүү орох. За тэгээ. За антибиотик гэдэг бол нөгөө үгийнхаа үндсээс аваад үзэх юм бол анти буюу эсрэг, биотик буюу одоо нөгөө амьдралын эсрэг гэж байна. Тэгэхээр хүний амьдралын эсрэг биш. Нөгөө өвчний чинь үүсгээд байгаа. Тэр ялангуяа халдварт өвчнийг үүсгээд байгаа. Үүсгэгч, амьд үүсгэгчд байдаг. Тэр амьд үүсгэгчийн амьдралын асуудлыг зогсоох, тэр амьдралынх нь эсрэг үйлдэл үзүүлэх гэсэн утгатай үгнээс гаралтай л. За тэгээд антибиотик нээсэн түүхийг судлаад үзэх юм бол антибиотикийг 1928 онд байдаг байх тий 28 онд Staphylococcus гэдэг одоо өвчин үүсгэгч нян тий тэр бактерийг судалж исэн хэсэг бүлэг эрдэмтэд бол энэ хөгц мөөгөнцрөөс энэ антибиотик гэдэг юмыг одоо гаргаж авч болох юм байна гэдэг асуудлыг нээсэн байдаг. Тэгээд 28 оноос хойш Оксфордын хэсэг эрдэмтэд, Оксфордын их сургуулийн хэсэг эрдэмтэд энийг ийм болгох асуудлыг санал болгосон байна. Тэгээд энэ болох асуудал бол өөрөө маш олон түвшний судалгаа шинжилгээний одоо үр дүнд сая эмт бодис үүсдэг. Тэгээд 1939-с 40 оны үед бол хамгийн анхны антибиотик хөгц мөөгөнцрөөс гаргаж авсан антибиотик пенициллин үүссэн байна. Тэгээд түүнээс хойш бол одоо хөгц мөөгөнцрөөс гаргаж авж जैन, зарим төрлийн антибиотикуудыг бол ургамлаас гаргаж авж जैन. За тэгээд одоо дийлэнх антибиотикуудыг бол нөгөө нийлэг болон хагас нийлэг аргаар гаргаж авч байна. Ингээд антибиотик гэж юу вэ гэдгийг дүгнээд хэлэх юм бол ерөөсөө нөгөө амьд үүсгэгч дотроос чинь яг нөгөө нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг ийм бэлтгэлийг л антибиотик гэдэг. Тэгэхээр антибиотикийн үйлдлийн механизмыг ард иргэдэд ойлгомжтой үгээр тайлбарлах юм бол ерөөсөө нөгөө хүний бие махбодод орчоод тэр өвчин үүсгээд байгаа тэр нянгийн нэг бол өсөлтийг нь зогсоочно.
Тэр нөгөө өсөж үржих, цаашаа өсөж үржижээс тэр өвчнийг өрнүүлэх гэдэг шүү дээ. Тэгвэл тэр өсөж үржиж байгаа процессыг нь саатуулждаг нэгдүгürt нь. Хоёрдугаарт нь бол тэр нянг өхүүлж бас болдог. Шууд өхүүл. Тийм энэ хоёр механизмаар бол энэ антибиотик үйлдэлээ үзүүлдэг. Тэгээд ерөөсөө саяны энэ одоо ярилцлагыг дүгнэхэд бол ерөөсөө антибиотик бол юуны эсрэг вэ гэхээр ерөөсөө нянгийн эсрэг л үйлдэлтэй бэлтгэл байхгүй. Тэгэхээр бас нян шимэгч тийм ээ. Тийм их олон төрлийн үүсгэж байгаа. Тийм тэр өвч үүсгэгчлэрөөсөө устгах одоо өөрчлөлтийн зогсоох үйлчлэгтэй. За тэгээд одоо хизээ хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг асуудал одоо сөхөөдөж гарч ирнэ тийм. За тэгэхээр манай ард иргэдийн дунд бол одоо дур мэдэн антибиотик хэрэглэх асуудал тийм юу гэдгийг ямар нэг одоо томоо төс өвчний шинж тэмдэг илэрхлээр антибиотик аваад уучдаг энэ төр ер нь нэг 2 3 жилийн өмнө тийм байлаа штэ. Манайхны антибиотикийн хэрэглээ тийм байсан. Ер нь бол яг 2 3 жилийн өмнөөс бол нөгөө антибиотик жороор олгох асуудал нэлээд эрчимтэй яригдаж ажил болж байгаатай холбоотойгоор бол антибиотикийн хэрэглээ ерөнхийдөө их айтаахан болж ирж байна. Гэхдээ бид бол энэ нөгөө антибиотикийн зохистой хэрэглээний талаар маш олон талын мэдлэг мэдээлэлээр ард иргэдийг хангаж ижил энэ үйл ажиллагаа цаашаа чигдэрнэ гэж ойлгож байгаа. За тэгэхээр асуултаа мартчихсан. Хязээ хэрхэн хэрэглэх вэ тийм. За тэгэхээр ерөөсөө бол юу гэдгийг хамгийн ихний одоо хийх ёстой зүйл нь та эмчит хандах хэрэгтэй. Эмчит хандах хэрэгтэй. Яг энэ одоо таны бие махбодод явагдаад байгаа өрнөд байгаа энэ өвчин чинь яг нянгийн халдвар мөн үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд магадлах хэрэгтэй. За тэгээд эмч бол таны одоо бие махбодын тэр өвчлөлийн байдлыг үзэж судлаад нянгийн халдвар мөн байна гэж үзэх юм бол антибиотикийг сонгоно. За тэгээд нянгийн халдвар дотроо бас их олон янз шүү дээ. Тийм олон төрөл. Одоо жишээлх юм бол нянгуудын чинь грамм 90 грамм сөрөг гэж хоёр хуваачиж байгаа. Тэгээ яг тэн дээр үндэслээд бол антибиотикийг нөгөө үйлдлийн хүрээнээс нь хамааруулад ангилдаг байхгүй. Тэгэхээр одоо грамм 90 сөрөгийн аль алинд нь нөлөөлдөг бэлтгэл те одоо нянгуудад тийм аль алинд нь нөлөөлдөг антибиотик байна. Түүнийг бол одоо өргөн хүрээтэй антибиотик гэж. Тэгэхээр явцсан хүрээтэй антибиотик гэдэг нь бол нөгөө нэг бол ихэвчлэн грамм сөрөг нянгаар үүсгэгдсэн халдваруудын үед хэрэглэнэ. Нэг бол яг нэг грамм 90 одоо нянгаар үүсгэгдсэн. Тэндээ ихэвчлэн үйлчлдэг ийм байх жишээтэй. Тэгэхээр өргөн хүрээнийхийг нь авах юм уу? Айсвал нөгөө явцсан хүрээний буюу грамм 90 нянгуудад голчлон нөлөөллийг авах юм уу гэдэг энэ нарийн асуудлыг бол ерөөсөө эмчил шийдэж яадаг байхгүй. Бусдаар юу гэдгийг таны хажууд байж идэг хин нэгэн нэг иймэрхүү шинж илрээд ахаар энийг утчихсан. Тэ? Би нэг хоолой өвдөөл тэ нэг жоохон сонирн болоод ирэхлээр нь спазолин аваад утсан. Тэ? Энэ бол ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр таны тэр эрүүл мэндийн асуудлыг хэн хариуцах вэ гэхээр эмч, эмнэлгийн мэрэгчлэн л хариуцах хэрэгтэй болохоос биш. Тэс өөр одоо юу гэдгийг те мэрэгжлийн бус хүн бол зөвлөх ерөөсөө ирэхгүй. Мэрэгжлийн бус хүний зөвлөгөөнд одоо итгээд, найдаад, үндэслээд өөртөө эмчилгээ хийж байгаа хүн бол өөртөө их л хайргүй хүн байна гэж би хэлнэ те. Тэгэхээр нэгдүгээр та эмчит хандах хэвээр бактерийн халдвар мөн үгүй юу гэдгээ магадлах хэвээр бактерийн халдвар дундаа ямар үүсгчээр үүсгсэн халдвар вэ гэдгийг эмчээр бат онцлуулах хэвээр. Тэгсний дараагаар эмч танд бол яг энэ үүсгэгч байна гэж үзэх юм бол би энэ антибиотикийг хэрэглэнэ гэдгээ эмч өөрөө сонгодог. За тэгэхээр антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө бол антибиотик мэдрэг чанар үзчихвэл нин сайн. Тэгээд дээрэс нь антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө бол одоо эмчтэй та өмнө нь ямар антибиотик хэрэглэж байсан. Тэр ямар антибиотикууд хэрэглэж байсан. Тэр антибиотик эмчилгээг хэрэглэж явах явцад эмчилгээний үр нөлөө өгч байсан юм уу те? Хэдийгээр хугацаагаар ер нь хэрэглэж байсан. Танд хэрхэн яаж нөлөөлж байсан. За тэгээд дээрэс нь тэр антибиотикийг хэрэглэх явцад танд хашлын урвал илэрсэн юм уу те? Гэдэг бүх анамнеза бол үнэн зөвөөр тийм тэр асуумжуудаа тэр асуумжуудад бол үнэн зөвөөр бодтойгоор мэдээллийг эмчид өгөх тусмаа танд хийгдэх эмчилгээ бол илүү үр дүнтэй болно гэсэн үг. Тэгэхээр тэр антибиотик мэдрэг чанарыг үзэх гэдэг сая яриад өнгөрлөө тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар тухайлбал одоо хоолойны арчтаас авах тийм ээ босод одоо
шинжилгээнд дээр тэр антибиотик хэрэглэхээр бас нэг тодорхой хугацаа хэрэгтэй болоод эхэлнэ шүү дээ тийм. Одоо нөгөө нэг ингэж яг тэр ням байна гэд илрүүлээд гаргаж ирэхэд бол тодорхой хугацаа хэрэгтэй. А тэр хугацаанд бол иймч өргөн үргээний антибиотикийг хэрэгжилнэ тийм. Ерөөсө тэр нөгөө антибиотик мэдрэг чанарыг тодорхойлж байгаа процесс чинь өөрөө таны биед байгаа нянгийн хэсгээс одоо дээж авч агаад тэгээд лабораторийн орчинд өөр нөгөө антибиотикуудаар үйлчлээд үсчихэж байгаа байхгүй. Энэ ерөөсө яг аль антибиотикт нь мэдрэг байна тий алинд нь мэдрэг биш буюу тэсвэржилт үүссэн байна тий эмчилгээний үр нөлөө аль нь илүү ямар антибиотик нь илүү үзүүлж ийнвэ гэдгийг ингээд лабораторийн орчинд ургуулад тэгээд тэр ургуулсан нян дээр өөр антибиотикуудыг туршаад үзчихдэг. Энэ бол нөгөө хамгийн найдвартай арга. Ерөөсө антибиотик мэдрэг чанар үзэхгүйгээр эмчилгээ хийгдэж байна гэдэг бол нөгөө эмч бол туршлага дээрээ үндэслээд одоо энэ төрлийн энэ төрлийн одоо үүсгэгчийн одоо шинж тэмдэг бүхий ийм өвчин байна гэж үзэл тэрэн дээр үндэслээд өөрийн туршлага мэдлэг чадвар дээрээ үндэслээд эмчилгээ бичдэг. Тэгээд яг хуу ер нь бол антибиотик эмчилгээний зарчим бол мэдрэг чанарыг толгой дараалал үүсгэх ёстой. Тэгээд мэдрэг чанарын шинжилгээ бол тэр нөгөө бактерийг ургуулад ингэж байгаа процесс чинь 3 хоногийн дараа шинжилгээний хариу гарч ирдэг. Тэгээд 3 хоног хүртэлх хугацаанд бол нөгөө өргөн үрээний антибиотик хэрэгжилж байгаад за өргөн үрээний антибиотик мэдээж таарамжтай сайхан байж байвал цааш нь үргэлжлүүлж болно. Гэхдээ бид мэдрэг чанарын шинжилгээ өгсөн учраас хамгийн мэдрэг хамгийн үр нөлөөтэй антибиотикийг цааш нь үргэлжлүүлээд явчихдаг гэсэн үг. За тэгээд бид нар одоо ярилцлагын гол шийдэж байгаа одоо хүмүүст өгöd байгаа мессеж бол ерөөсөө л энэ антибиотик эмчилгээ хийхээс өмнө заавал эмч татах хэрэгтэй. Эмчтэй заавал эмч зүүчээр гээд одоо дамжуулж бид нар мэдээлэл авчих хэрэгтэй гэдэг энэ мессежийг алдамд өгöd байна л да. За тэгсэн чинь одоо яг эсрэгээр нь одоо асуултаа тийм үү? Одоо энэ зааврыг биелүүлэхгүйгээр зааврандаа хэрэглэхгүй бол одоо ямар сөрөг үр дагаварт хүрэх болоо? Маш олон төрлийн сөрөг үр дагавар үүснэ. Нэгдүгээрт та одоо нянгийн биш халдвар дээр антибиотик хэрэглэсэн байвал антибиотик чинь өөрөө эмт үйлдэл үзүүлнэ бас гаж нөлөө хорт нөлөө үзүүлнэ. Тэгэхээр гаж нөлөө болон хорт нөлөөнд нь эрүүл мэндэ хохироогоод л үлдчихэж байгаа гэсэн үг. Нэгдүгээрт бактерийн бус халдварын үед антибиотик хэрэглэсэн байвал. Тэгэхээр эмчилгээний үр нөлөө нь бол нөгөө одоо яалтчгүй тэр хүний эрүүл мэндэд аюул учраад байгаа асуудлыг л дарахад чиглэж байгаа юм. Гэтэл тэр нөгөө бие махбодод оруулсан бодис чинь бол цаана маш аюултай гаж нөлөөнүүдийг илрүүлж яадаг, гаж нөлөө өгж яадаг тий бүр тэрч байтугай хорт нөлөө хүртэл өгж яадаг. Жишээлх юм бол одоо нөгөө ципалоспорины бүлгийн нөгөө ципазолин дээр л аваад үзье л та тийм маш өргөн хэрэглэх дуртай ерөөсөө энэ бас эмчнэр бас их бичих дуртай. Тийм ерөөсөө л нөгөө бараг л нэг чихэр аваад идчихэж байгаа юм шиг ингэж авч идэх тийм хэрэглэх гээд байдаг антибиотик ципазолин тий. Ципазолин жишээлх юм бол бөөр хордуулах гаж нөлөөтэй. Тэр яг бактери эсрэг үйлдэл үзүүлээд тэр одоо өвчин эмгэгийн эсрэг үйлдэл үзүүлж байгаа ч гэсэн тэр бол одоо нөгөө бөөрийг ачаалдаг, бөөрийг хордуулдаг баггүй. Гэтэл нөгөө бөөр хордуулдаг бэлтгэлийг та нянгийн алдар үүсэг байхад оруулсан байвал эцсийн дүндээ эдийн засгаараа хохирж гин. Тэгээд эрүүл мэндээрээ хохирж байгаа байхгүй. За нэгдүгээрт нь бол ийм эрсдэл байж болно. Тэгэхээр дараагийн асуудал нь бол юу вэ гэхэлэр яг антибиотикийг бол нөгөө цагаар хэрэглэх ёстой гэд тун зүг байх ёстой гэдэг байгаа тийм. Гэтэл тэр нөгөө тун зүг байхгүй болчвол тэгээд яг нөгөө цагаар хэрэглэх ёстой зүйлийг цагаар хэрэглэхгүй болчвол энэ нэг тасал гэдэг юм үүсдэг. Тасал антибиотикийн дасал. Тийм. Дараагийн хүндрэл нь тэр. Тэгэхээр тэр зааварчилгаа яг тэр нөгөө зөв им уух тий антибиотик зөв хэрэглэх асуудлыг дагаж мөрдөхгүй бол дараагийн том асуудал нь юу үүсдэг вэ гэхээр тухайн нөгөө үүсгэгч чинь тэр антибиотикт дасал болчдөг байхгүй. Тэгээд нөгөө мэдрэг бус болно гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол дараад нь дахиад та тэр халдвараар өвчлөлөө гэж үзэхэд нөгөө өмнө нь хэрэгжилжсэн бэлтгэл бол хизээч өөр нөлөө үзүүлэхгүй. Тэгээ өөр нөлөө үзүүлэхгүй байхлаар эмчнэр яах вэ гэхээр мэдээж дараагийн эгнээний антибиотикийг л сонгодог.
Гэтэл нөгөө антибиотик чинь өөрөө тодорхой цаг хязгаартай шүү дээ. Юу гэдгийг одоо ингээл тий хүчин чадал гэж юм бас байна шүү дээ. Тий энгийн үгээр ярих юм бол тий. Гэтэл нөгөө хэрэглэл дараагийнхыг нь аваад хэрэглээд байна гэж бодох асуудал биш байхгүй. Энэ эцэстээ хүрээд одоо юу гэдгийг өөр хэрэглэх антибиотик хэрэглэх сонголтгүй болвол юу болж байгаа гэхээр нөгөө бактерийн халдвар хүндрээл хүний амь насыг авч удах асуудал байхгүй. За одоо би нэг жишээ санах юм байна. Тэгээд нэг багшийнхаа одоо анагаахын багшийнхаа ярилцлагыг үзээ сууж байхад бол манай тэр багш хэлж ирсэн. Би аавыгаа их багадаа алдсан тий. Миний аав одоо бодоход тэр үед одоо тэр багш чи одоо 80-тай хүн гэхэд чи 80-тай хүний аав гэхэлэр нэлээд дээр үе байсан болж таарж байгаа юм л да. Эмийн бодис их хомос байсан үе. Тэгээд одоо эмийн бодис хомос байхаас гадна тэр нөгөө өвчин эмгэгийг онцлох, илрүүлэх асуудал нэлээд хүнд байсан үе байгаа юм. Тэгэд тэр үед бол миний аав нэг одоогор бол уушигны хатгалгаал туссан юм шиг байгаа юм гэж. Тэгээ уушигны хатгалгаал туссан юм шиг байгаа юм. Би багада ааваасаа өнчирж исэн гэт. Тэгэхээр тэр багш маань яагаад багада өнчирж ийн гэхээр тэр уушигны хатгалгааны үүсгэж болох нөгөө пневмококк ч байдаг юм уу те. Тэр үүсгэгчийг одоо устгах антибиотик тэр үед байгаагүй л байхгүй. Тэгэл тэр антибиотик байсан бол өдөөд багш маань автагаал байж ах асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсө хамгийн гол аюул нь ерөөсөө л энэ. Одоо бол бидэнд ингээд эмийн сонголт байна гэж үзээд манайхан их дураараа ашиглаж байна л да. Гэтэл яг энэ дүрмийг алтан дүрмийг баримтлахгүй, зохистой хэрэглээний дүрмийг баримтлахгүй бол эцсийн дүндээ лангуугаар дүүрэн антибиотик байлаач таны нэг хүлж чадахгүйгаас болоод та амь насаа яг л нөгөө ямар ч эмгүү байсан үе шиг л одоо болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний багш Чожамц гэдэг их мундаг эрдэмтэн би. Тэгэд Чожамц огшийн маань хамгийн том нийгэмд өгөх гээд байгаа мессеж бол ерөөсөө л энэ байхгүй. Ерөөсөө энэ байдлаараа антибиотикийг зохисгүй хэрэглээд авах юм бол 2050 он гэхэд бид одоо нөгөө нянгийн халдвараар амь алддаг, амь насаа алддаг те тэр үе дээр очих гэж байна. Энэ бол асар том аюулаа гэдэг юмыг багш маань одоо бас нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ дээр дуу хоолойгоо өргөж бас асуудлуудыг тодорхой үе шаттайгаар одоо шийдвэрлэж явж байна л да. Тэгэхээр ерөөсө хамгийн том аюул нь өөрөө энэ гэдэг. Одоо бид хоёр бол зөвхөн нэг төрлийн антибиотик, нэг бүлгийн антибиотикийн тухай ярьжсэн бол одоо бүр олон бүлгийн бүхий антибиотикуудад одоо дасгал болох асуудал ярьж байна шүү дээ. Жилд одоо ерөөсөө л нэг хүн чи одоо жилд ганцхан удаа өвднө ч юм уу тийм ойлголт байхгүй шүү дээ. Одоо амьдралынхаа явцад ганцхан удаа халтур авна гэдэг бол одоо хамаа алга тэрэнд нь байгаа антибиотикийн сонгоод л хэрэгжилнэ гэсэн чинь. Гэтэл одоо энэ нөгөө хотжилттай, орчны эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор бол амьсгалын дээд замын халдвар, энэ нянгийн халдвар, вирусын халдвар ерөөсөө маш их болсон. Түгээмэл болсон. Тэгээд энэ нянгийн халдварууд дээр антибиотикаа зөв хэрэгжилж чадахгүй бол ерөөсөө л явандаа эцсийн дүндээ чи нэг нянгийн халдвараар нас орчих эрсдэлтэй. Хэрэглэх антибиотикгүй болоод нас орчих эрсдэлтэй гэсэн үг. Ангис хамгаалах боломж болж штэ. Тийм. Одоо тэгэл би нөгөө эмчүүний хувьд улмал асуудлыг гүнзгийрүүлэх гэдэг байна л да. Тийм ээ. Одоо тэгвэл одоо энэ олон антибиотик тасалтай болцсон нөхцөл байдал үүслээ тийм ээ. Тэгвэл одоо тэр хүмүүст ямар шинж тэмдгүүд одоо өөрсдөд нь илэрх бол ерөөсөө л нөгөө авж байгаа антибиотик гэдэг чинь өөр нөлөө үзүүлэхгүй. Өвчний үе шат ерөөсөө л улмал дамжаад байна л гэсэн үг, улмал хүндрээд байна л гэсэн. За хоол уусруулах эрт нөхцөлний замаас суулгаж эхлэх нь үүлгэж эхлэх нь тийм ээ. За тэгээд нөгөө өөрчлөлт өвчнүүд нь дарагдахгүй халуураад байвал халуун нэмэгдэх нь байна. Улмал үе шат нь ахаад л одоо эрүүл мэндийн байдалд ордоод л байна гэсэн. За одоо тэгвэл энэ антибиотик бас түрүүн таны ярианд гараад байсан хүмүүсийн өөрсдийнх нь бодгал чанар нь болол тийм ээ. Тэгэхээр зэрэг нөгөө нас хүйс, нас одоо жин эдгээр бас нөлөөлнө генетикийн хувьд гэсэн шүү дээ. Тэгэхээр насны хувьд антибиотик тийм ээ хэрэглэхэд одоо нас бас тодорхой нөлөөлдөг гэдгийг өшөөрнө жоох тодруулж ярьж байгаа. Тэгэхээр ганцхан антибиотик биш юм. Ерөөсөө бүх тэр эмийн хэрэглээний асуудал, эмийн зохистой хэрэглээний асуудал дээр ерөөсөө насны зааг ялгааг заавал гаргаж эмчилгээ хийгдчихэд. Гэтэл одоо ерөөсөө яаж байгаа гэхээр нөгөө аптект зарагдаад байгаа тий таны тэр дуур мэдэн аваад байгаа эмчийн ерөөсөө стандарт тун буюу нөгөө насан туршийн тунд зориулсан байдаг. Гэтэл насан туршийн тунгаас хүүхэд болон насны тун бол ямагт өндөр насны тун бол ямагт бага байх ёстой. Тэгжээж эмчилгээнийхээ үр нүлээг үзүүлдэг тийм. За тэгэхээр энэ юутай холбоотой байна вэ гэхээр
нөгөө бага насны хүүхэд буюу 16-аас доош насныхныг хамруулан авч үздэг ийм судлалын шинжилгээ ухаанд бол 16-аас доош насны хүүхдүүд ялангуяа одоо бүр нөгөө нера үе буюу төрсний дараа 28 хоног доторх хүүхдүүд тийм эдгээрт бол нөгөө имийг задалдаг фермент гэж нэг юм байдгийг. Одоо им үйлдэлээ үзүүлэхийн тулд тодорхой нэг ферментүүдийн нөлөөгөөр задарж ээж тэгжээж сая нөгөө үйлдэл үзүүлэх газраа очиж үйлдэл үзүүлдэг. Гэтэл тэр фермент нь жишээлбэл нера хүүхдэд үүсээгүй байдаг ч юм уу. Тэ? Аль эсвэл одоо тэр ферментийн хэмжээ бага байдаг ч юм уу. Тэ? Тэгээд нера хүүхэд тэр бага насны хүүхдийн эргэтэн тогтолцооны хөгжил бас гүйцээгүй байдаг тий. Гэтэл эргэтэн тогтолцооны хөгжлөл гүйцээгүй тий. Тэр төв мэдрэлийн систем болон элэг бөөрийн үйл ажиллагаа тий. Хэвийн ч юу ах вэ те тэр насан туршидтай харьцуулсан төвшөнд очоогүй байхад нь насан туршийн тунгаар ч юм уу альсвал нөгөө килограмм жинд нь бус бодсон килограмм жин настай нь харьцуулах юм бол харьцангуй өндөр тунгаар ч юм уу оруулчихъя гэж бодоход хүүхэд юусоо яах вэ гэхээр хамгийн түрүүнд эмэнд хорддог. Тэгээд бүр цаашлах юм бол эмийн тун ихтсэн тий бүр одоо юу гэдгийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй эмийг хэрэгэлсэн бай гэж үзэх юм бол амь насаа ч одоо тэр бага насны хүүхдийн амь насыг ч алдах хүртэл ийм хүндрэлүүд гардаг байхгүй. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх вэ гэхээр эмч бол энэ бүгдийг мэдж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ бүгдийг чинь магадлаад эмийг зөвлөж байгаа шүү дээ. Ямар эмийг хинд нь авах вэ тий? Бага насны хүүхдэд нь хэнийг нь авах вэ? Нераад нь хэнийг нь авах вэ? Тий? Эрэгтэйд нь хэнийг нь авах вэ? Энэ өвчин цочмог байгаад нь хэнийг авах вэ? Бүгдийг бол эмч магадaltaж байгаа. Магадaltaж байгаа. Гэтэл манайхан бол яг хөө нөгөө сурсан зангаараа өөрөө очиод нянгийн халдвар туслаа. Өөрөө очиод нөгөө эмийн сандчтай зөвлөж байгаа л нэг антибиотик аваад уучдагтайгаа адилхан хүүхдтэй тэгж хандах байл гэж би яагаад байгаа. Ерөөсөө миний гол эмзэглэл тэр хүүхдэд тэгж хандах юм бол ерөөсөө аюул болно. Жишээлх юм бол нэрэ хүүхдэд левомицетинийг огт хэрэглэдэггүй шүү дээ. Левомицетинийг хэрэглэх юм бол маш айхтар хортой нөлөө үзүүлдэг те. Аюултай хортой нөлөө үзүүлдэг. Гэх жишээний те. Тэгэхээр тэр бага насны хүүхэдд ямар эмийг сонгох вэ? Тэгээд ямар тунгаар оруулах вэ гэдэг чинь маш том нарийн шинжлэх ухаан. Энийг бүр судалдаг фармакологийн одоо төрөлцсөн шинжлэх ухаан байна. Тэрийг нь бол одоо хүүхдийн фармаколог гэдэг ойлголтоор судалж одоо хэрэгжүүлж шүү дээ. Анагаах ухаанд хэрэгжүүлж. Нөгөө талаас настан өндөр настанд бас яагаад тун бага байх хэвээр гэхээр өндөр настны нөгөө элэг бөөрийн үйл ажиллагаа алдагдсан байдаг. Нөгөө талаас нөгөө эмийг задлаад идэг ферментийн хэмжээ буурсан байдаг байхгүй. Тэгэхээр өндөр настай хүнд эмийн бодисыг хэрэглэх гэжээвэл заавал тэр стандарт тун буюу нөгөө насан туршид хэрэглээд байгаа тунгаас ямагт бага тунгаар л хэрэглэх ёстой. За тэгээ нин ялангуяа нөгөө илгэнд хоргуужаад тэгээ бөөрөөр ялгардаг, бөөрийг одоо хордуулдаг ийм нөлөө бүхий бэлтгэлүүдийг бол бага насны хүүхэд болон өндөр настанд ерөөс огт хэрэглэхгүй. Энэ нарийн зохицуултыг хэн хийх вэ гэхээр ерөөс мэрэгжлийн хүн л хийнэ. Тэгэхгүйгээр юу гэдгийг одоо ээжийн хэрэгэлсэн антибиотикийн үлдэгдэл гэрт байж байлаа. Бага насны хүүхэд нь өвдлөө тэгэнгүүт шууд тэр антибиотикийг насан туршийн тунгаар хүүхдэд өгчөж болохгүй. Ерөөсөө яадгийн те манайх их нэггүй шүү дээ. Яадгийн энэ бид хоёр хамт байгаа юм чинь те энэ миний навсан ингээ халдварыг л энэ нөхөр туссан байж таараа энийг л өгчээ гэдэл те. Ингэх юм бол эцсийн дүндээ хүүхдийнхаа эрүүл мэндээр тоглоод тэгээд дээрэс нь амь насын ч хүртэл алдах юм эрсдэл учирч болцсоошгүй. Манай нэвтрүүлэг Тэтгэврийн их сургуулийн анагаах ухааны докторант эмзөөч Тамира багш маань оролцож байна. Нэвтрүүлэг маань шууд явагдаж байгаа учраас эфирийн 19 тэгдэг 11 тэг урагсан дугаараар та бүхэн сонирхсан асуултуудаа бас асуух боломжтой юм байна. За одоо тэгэхээр бид нар улмал одоо антибиотик хэрэглээнийх нарийн одоо руу орж байна л да тийм ээ. Тэгээд одоо түрүүн битээр эфирт орж ирэхээс өмнө нэг ярилцлага хийж байхад жирэмсэн болохын тулд эмэгтэйчүүд тийм ээ одоо өөрийгөө эрүүлжүүлж ийгээд антибиотик ууж одоо байсан нэг юм тохиолдол яригадад өнгөрсөн тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ жирэмсэн болгон одоо хүүл эмэгтэйчүүд антибиотик хэрэглэлээр энд одоо бас тодорхой зарчмууд байдаг. Тэр зарчмуудыг та өдөр тайлбарлаж өгөх. За жирэмсэн болон хөхүүл үе гэдэг бол яа харахгүй эмэгтэй хүний хувьд бол маш аз жаргалтай алтан үе. Гэвчиг тэнд бол нөгөө аз жаргалтай алтан үеэс цаана юу яригдж идэг вэ гэхэлэр жирэмсэн байх хугацаанд бол нөгөө тээж байгаа
ураг эрүүл байх уугүй юу гэдэг асуудал тэр эхийн одоо идж байгаа хоол тэжээлийн бодис ууж байгаа эм зэрэгээс шууд хамаарж идэг. Тэр ч байтугай амьсгалж байгаа агаар хүртэл нөлөөтэй шүү дээ. Тэгэхээр жирэмсэн үед бол ерөөсөө яаж байгаа вэ гэхээр тэр ээжийн хэрглэж байгаа имийн бэлтгэлч байд юм уу эсвэл тэр хоол тэжээлийн бодисч байд юм уу те бүр цаашлах юм бол нэг аяга айраг уучгч байд юм уу тэр асуудал хүртэл бүгд яадаг вэ гэхлээр ерөөсөө л урагт нөлөөлж идэг байхгүй. Тэгэхээр та сая жишээ татлаа миний ярьжсэн зүйлийг тодруулаач гэгээд тэр ямар зүйл болсон бэ гэхлээр сүүлийн үед ганцхан биш юм. Надад сүүлийн үед ер нь нөгөө эмгэлзэн эм судлаач гэдэг үүднээс олон найз нөхөд эмчнэр маань над руу одоо үйлчлүүлэгчдийг явуулж байна. Тэгээ тэр асуудал ерөөсөө юу байгаад байгаа вэ гэхээр би нэлээд хідэн тохиолдлууд надад хандсны дараагаар ерөнхийдөө энэ дээр их тийм хянууртай хандахгүй бол их болохгүй асуудал байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр ерөөсөө одоо энэ нөхөн үржихийн насны эмэгтэйчүүд тийм эмэгтэйчүүдэд эмчилгээ бичихтэй эмч хүн нэгдүгээр хянуур авах хэрэгтэй байна. А хоёрдугаарт бол одоо жирэмслэхийг төлөвлөөд тэгээд эрүүл мэндэ бэлтэж яах гэдэг бол сайн л байна. Гэхдээ хамгийн гол нь тэр одоо жирэмслэхээр төлөвлөөд эрүүл мэндэ бэлдэж яхад маш олон эмт бодисыг хэрэгжилж байна. Тэгж явах явцдаа л одоо жирэмснээс бат хамгаалах аргыг хэрэглэмээр байна. Одоо календарийн хуанлын ч юм уу одоо юу гэдгийг тийм аргуудыг хэрэглэмээргүй байна. Яг л одоо нөгөө жирэмснээс 100% хамгаалдаг арга болох бэлгэвч хэрэглэх асуудлыг яагаад тэгж яах вэ гэхэлэр хэрвээ та тэр эмийг хэрэгжилж явах явцдаа жирэмсэн болчих юм бол тийм ерөөсөө тийш дээ одоо ер нь одоо ингээд эмэгтэйчүүдийн одоо эмгэгүүдийн зонглох хувийг одоо нянгийн халдвар эзэлж байгаа шүү дээ тэр нянгийн халдвар төрөх замаа бэлтгэж шүү дээ төрөх зам тэр ч байтугай нөгөө одоо 2-9 нийлэхэд хүртэл бэлтгэж өгч шүү дээ тэр асуудал дээр ерөөсөө юу яригдж байгаа гэхээр нөгөө өрөвслийн эсрэг эмчилгээ тэгээд нөгөө нянгийн эсрэг эмчилгээ явж байгаа. Тэгэд энэ асуудлыг яг одоо юу гэдгийг жирэмслэхээр төлөвлөсөн юм чинь гээд нөгөө хамгаалтаа болчдөг тий хамгаалтгүйгээр бэлгийн харилцаанд ороод эхэлждэг. Гэтэл цаана нөгөө им угаад байдаг. Тэгээд ерөөсөө надад тэр хандж байгаа тохиолдлуудын ихэнх нь юу байна вэ гэхлээр яг л тэр имийг хэрэгжилж явах хугацаа нь ерөөсөө тэр жирэмсний 2-оос 3 дахь 7 хоног, за 3-аас 4 дахь 7 хоногудаа тий ерөнхийдөө 2-оос 4 дахь 7 хоногудад л тэр эмчилгээ хийгдсэн байна. Одоо би яах вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйд эм хэрэглэх асуудлыг болвол эмийн тэр нөгөө хорт нөлөөнөөс нь хамааруулаад 5 ангилт. Тэгээд жирэмсэн эмэгтэйд бол ерөөсөө ямар тэр 5 ангиллалч нөгөө A B C D X гэж 5 ангилж байгаа байхгүй. Тэгэхээр A-ээс эхлээд бол ер нь харьцангуй хор багтай хэрглэж болох бэлтгэлүүд багтдаг болвол B C D гэд ингээд төрөл нь ахих тусмаа бол улам хортой тий ургийн гажиг үүсгдэг бүр тэрч байтугай зулбалт үүсгдэг ч байд юм уу тий ургийг амьгүй болгодог хүртэл бэлтгэлүүд тэр жигсаалтанд нь багтсан байдаг. Гэтэл бид бол нөгөө жирэмсэн эмэгтэйг эмчилж байгаа биш эмч бол жирэмсэн эмэгтэйг эмчилж байгаа биш нөгөө жирэмслэхээр бэлтгэж байгаа эмч одоо эмэгтэйг эмчилж байгаа гэдэг утгаараа тэрийг чинь бодолцохгүй бичээд өгнө шүү дээ. Гэтэл та тэрийг хэрэгжилж явах явцдаа жирэмсэн болчих юм бол нөгөө урагт чинь хортой нөлөө үзүүлж ялангуяа эхний 3 сард хэрэгэлсэн эмийн бодис бол одоо ерөөсөө маш хоруу чанар өндөртэй урагт 100% хоруу чанар өндөртэйгээр нөлөөлдөг. За жишээлх юм бол антибиотикоос одоо тетрациклины бүлгийн антибиотик хэрэглэсэн үйлчлүүлэгч надад хандсан. Тетрациклины бүлгийн антибиотик болох доксициклин. Доксициклинийг нийт одоо 7 хоног хэрэглэсэн байна. Өдрийн 2-оор 7 хоног хэрэглэсэн байна. Ингээд энэ жирэмснийх нь хугацаа нь бол ерөөсөө ямар үед таарж исэн бэ гэхлээр яг 3-аас 4 дахь 7 хоног дээр жирэмсний 3-аас 4 дахь 7 хоногта яг давхцуулан таарсан байна. За ингээд би бол нөгөө эмэлзэн эм судлаач хүнийхээ үүднээс ер нь энэ доксициклин болвол ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар тайлбарлаж байгаа. Тэгээд тетрациклины бүлгийн антибиотикууд бол ерөөсөө яадаг вэ гэхээр нөгөө ясчлалтын эмгэг л үүсгдэг байхгүй. Гэтэл хөөр хэмээн тэр чинь яс гэдэг бол ерөөсөө тулгуур хэрэгтэй. Хүний тулгуур хэрэгтэй. Гэтэл тэр тулгуур хэрэгтний одоо бүтцийн хувьд тийм өөрчлөлт үүсэж байгаа, гаж хөгжил үүсэж байгаа тохиолдолд тэр төрх хүүхдийн амьдралын чанар гэдэг ойлголт бол үндсэндээ алдагдчихж байгаа. Тэгээд тэр эмэгтэй өөрөө сонголтоо хийсэн байх тий. Би бол
ерөнхийдөө тийм одоо гажиг үүсгэх магадлал маш өндөртэй. Амьтан дээр хийгдсэн судалгаагаар бол толгой дарааллын ийм эмгэгүүд үүсгэж исэн байна гэдгийг танилцуулсан. Тэгээд тухайн эмэгтэй бол одоо жирэмслэлтийг таслах эсэх асуудлыг яаж шийдсэн бэ гэдгийг бол би хэлж мэдэхгүй байна. Тэр хүн өөрсдөө гэр бүлтэйгээ болон эмчлэгч эмчтэйгээ зөвлөж байгаа тухайн асуудалд хандсан баг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйлтэй нийгэмд өгөх гээд байгаа комент юу вэ гэхлээр та жирэмслэхээр бие бэлдээд эмийн бодисыг хэрэгжилж байгаа бол тэр эмийн бодисыг хэрэглэх хугацаанд тэгээд ч бүр тэрнээс бүр цаашлаад юу вэ гэхлээр тэр эмийн бодисыг хэрэгэлсний дараагаар хэсэг хугацаанд тэр эмийн бодис чинь таны бие махбодд байдаг шүү дээ. Тэгэхээр гүйцэд ялгарч дуусах хүртэлх хугацаанд та ерөөсөө жирэмснээс хамгаалах аргаал сайн хэрэглээч, бити энэ хугацаанд жирэмслээч л гэдэг асуудлыг л хэлэх гээд байна. Одоо сэрүүний үйлрэлэгчлээ гэдэг дөрвөн битээр ярьж байсан тийм ээ. Сэрүүний үйлрэлэгтэй зэрэгцэл ханиа том тус өвчин дэлгэрдэг. Энэ үед одоо антибиотик одоо хэрэглээд байх нь одоо үнэхээр оновчтой юу үгүй юу гэдэг одоо манай телевиз үзэгчдэд тайлбарлаж өгөөч. За томоо төс төвчин гэдэг бол юугаар үүсгэж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Юугаар үүсгэж яадаг гэхээр ерөөсөө л вирусээр үүсгэж яадаг томоо төс төвчин чинь тийм. Антишгүй шинж тэмдэг нь ингээл бактерийн халдварыг бодох юм бол их цочмог тийм. Ерөнхий хордлогын шинж өндөртэй. Ерөнхий хордлогын шинж гэдэг нь нөгөө толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжс зутгах, тэгэл халуурах тийм. Тэгээд ингээд ерөнхий хордлогын шинж өндөртэй. Тийм нус нь бол нусныхаа шинж чанарыг аваад үзэх юм бол шингэн усархаг тэгээд өнгөгүй тийм. Дээрээс нь одоо хэмжээ бол ихтэйч байд юм уу те ийм байна. За энэ бол юу вэ гэхээр томоо төс төвчин цаана нь таны бие махбодод ямар амьд үүсгэж орсон байна вэ гэхээр вирус л орсон байна. А тэгээд тэр вирусын халдварын дүнд танд одоо томоо төс шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Гэтэл вирусын халдвар дээр антибиотик аавна гэж бүр ерөөсөө байхгүй. Огт байхгүй. Яагаад гэвэл вирусын эсрэг үйлдэл үзүүлдэг антибиотик гэж нэгээх юм ч байхгүй ш. Энэ одоо шилбэнд нэгдэх. Тийм, ерөөсөө нийцэхгүй асуудал тийм. Ерөөсөө томоо төс төвчин ерөөсөө вирусын халдвар дээр антибиотик хэрэглэж яах гэдэг бол та бол ерөөсөө энэ хөгжил дэвшил юмнаас их хол явж байна. Тэгээд их бүдүүлэг байна. Их аминдаа хайргүй, эрүүл мэндтэй хайргүй байгаагийн нэг жишээ. Тэгэхээр хизээ антибиотик хэрэглэдэг вэ гэдгийг яриад өгчэй гэж бодож байна. Ерөөсөө нөгөө вирусын халдвар чинь хоёр дахь халдвараар хүндрээд буюу одоо нөгөө вирусын халдвар дээр нэмээд бактерийн халдвар авсан бай гэж саний те нэмээд тэгвэл антибиотик хэрэглэнэ. А гэхдээ тэрийг дуран мэдэж бас хэрэглэхгүй. Ерөөсөө л нөгөө нус цэрний чинь байдал өтгөрөөл, ногоороо, ерөнхий хордлогын шинжүүд багасаал тий ингээд ирэх юм бол өрөвслийн шинжүүд нь давмгайлаа тий одоо ирэх юм бол энэ бактерийн халдвар байна гэж үзээд нөгөө эмчлэгч эмчтэй хандах нь байна л та би нэг юм нэмэл авчих шиг боллоо гэдэг вариантаар хандах юм байна л та тий эмчтэй та за тэгээд ерөөсөө эмч бол ямар бактерийн халдвараар одоо хүндэрсэн байх магадлалтай байна тий вирус бол хүний дархлааг нь бууруулж сулруулчаад тэгээд биес үсэндээ зайлуулчихж байгаа тийм ээ тодорхой хугацаанд дараа. Ерөөсөө энэ одоо нэгэн л нөгөө эмийн зохистой хэрэглээ ярьж байгаа юм чинь нэг баг зэргийн зөвлөгөө өгчэй гэж бодлоо л да. Ерөөсөө энэ томоо төс өвчний үед бол үндсэн үүсгэгч нь өөрөө вирус юм чинь та нэгдүгээрт ингээд заавал ийм эмт бодисоор эмчлэх гээд байлгүйгээр яг хөө зүгээр эмт бодисоор эмчлэе гэж ивэл дархлаад эмчих бэлтгэлүүдийг хэрэгжилж болно. Ялангуяа нөгөө интерфероны нийлэгжилтийг нэмэгдүүлдэг тий витамин С өндөр найрлагатай байдаг, нийлмэл найрлагатай бэлтгэлүүд байдаг тий эмийн бэлтгэлийн нэр бол тоочод яах вэ тий эмийн сурталчилгаа болчих гээд байна. Тэгэхээр витамин С өндөр тунтай буюу 500 мг хүртэлх тунгаар агуулгадчихэдэг нийлмэл найрлагатай бэлтгэлүүд байдаг. Тэр бэлтгэлүүдээс авч хэрэгжилж болно. Альсвал витамин С дангаар нь өндөр тунгаар хэрэгжилж болно. Альсвал дархлаад эмчих бэлтгэлүүд болох одоо нөгөө интерфероны чинь агуулж байгаа бэлтгэлүүд байгаа шүү дээ. Тэр бэлтгэлүүдээс бас авч хэрэгжилж болно. Ерөөсөө хамгийн нэгдүгээр баримтлах зарчим бол дархлаа тогтолцоог идэвхжүүлнэ. Тэгээд дээрэс нь яг витамин эмчилгээ хийж болно. Тэгээ би одоо биеийн ерөнхийдөө тийм дасгал хөдөлгөөнийг идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийж болно тий. Вирус ч өөрөө нөгөө халуун тэсвэргүй учраас тий биеийн температурыг нэмэгдүүлэх зорилгоор дасгал хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй. Тэгээд дээрэс нь хоол, тэжээлийн бодис, тэгээд амьдралын хэв маяг,
үүрэг те одоо ажил амралтаа тэнцвүүлэх одоо зохистой байлгах тэр бүх зүйлсүүдийг анхаарах юм бол вирусын халдвар бол эмчлэгдэх боломжтой байгаа. Тий. За их сайхан үнэтэй зөвлөгөө өгч байгаад баярлалаа. Үзэгчдийн өмнөөс маш их талархаж байна. За тэгэхээр одоо антибиотикийг яриад эхлэхээр зэрэг би бас тэг асуудлыг хөндлөмөр байна л да. Тухайлбал одоо манайд 10 ширхэг салцсан 500 мг тай тийм ээ антибиотик. За нэрийг бас их хэвлэе. Гэтэл тэр 1000 төгрөг байдаг. Тийм ээ $1 ч хүрэхгүй. Тэр хямдхан байна. Тийм байна. Тэгэхээр зэрэг одоо яагаад Монголд одоо энэ антибиотик хямдхан байна тийм ээ. А би гадаадд бас мэднэ л дээ. Ямар үнэтэй байдгийг тийм ээ. За тухайлбал одоо манайд хөрөнгө оруулалт гадаадын эмнэлгээс антибиотикийг авахад тийм ээ. Асар үнэтэй. Юу доллар хүрэхгүй байтугай $15-аас дээшээ тийм үнэтэй. Баггүй нөгөө нэртэй нөгөө тунтай юм чинь. Тэгэхээр энэ тал дээр та яагаад юм байдгийг шалтгааны юм жоо тодруулж ярьж байгаа юм. За ерөөсөө ийм бол нөгөө хоёр хэсгээс бүтэж байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь бол нөгөө үндсэн үйлдэл үзүүлж байгаа бодис, хоёрдугаарт нь бол туслах бодис гэдэг. Тэгэхээр туслах бодис тэр нөгөө үндсэн үйлдэл үзүүлээд байгаа бодисоо ямар аргаар яаж гаргаж авсан те түүнээс хамаарж болно. Бодисын хэмжээ тэр үндсэн үйлдэл үзүүлэгч бодисын хэмжээ ямар байгаагаас хамаарж болно. Нөгөө тэгүр бол би таныг сая ярьж байхад бодож исэн яагаад манай тэр үнэтэй нь орж ирэхгүй хямдхан голдуу нь орж ирээд байгаа юм те үнэтэй нь бага сонголттой орж ирээд байгаа гэдэг бол нөгөө нийгмийн эдийн засгийн байдалтай шууд холбоотой. Манайд одоо үндэсний хэмжээнд эмийн экспертүүд байгаа шүү дээ. Тэр экспертүүд яаж байгаа вэ гэхээр гаднаас орж ирүүлье гэж оруулаад ирье гэсэн энэ болгоныг оруулцдаг. Нэгдүгээр өвчлөлийнхаа бүтцийг судална экспертүүд те манад ер нь яг ямар одоо халдварууд зөнхлөөд байгаа юм. Тэгвэл тэр халдварын үед бид ямар антибиотикоор эмчлэх нь зохистой юм гэдэг асуудлаа судална. Тэгээд дараагаар нь үнэхээр одоо манай өвчлөлийн бүтцэд зогтчихлоо ч гэсэн нөгөө антибиотик чинь нэг ширхгэн л $40 үнэтэй байж болно ш. Тэгвэл монголчуудын нөгөө амжиргааны түвшин ямар вүлээ те. Тэгэхээр нөгөө антибиотикийг чинь авч хэрэглэх боломжтой юу гэдэг асуудал те. Өөрөөр хэлэх юм бол нөгөө цөөнхөд зориулсан тийм үнэтэй антибиотик оруулж ирэх нь зохистой юу? Аль эсвэл те энэ яг дийлэнх масс ямар байна те монголчуудын нийгмийн эдийн засгийн байдал болон өвчлөлийн байдал ямар байна? Түүнд зориулсан одоо антибиотикийг оруулж ирэх нь зөв үү гэдэг асуудлыг бол үндэсний хэмжээнд экспертүүд тэр тухайн одоо материалтай танилцаад энэ шийдвэрлэдэг асуудал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо тухайн одоо бас нэг ийм ойлголт байж болно шүү дээ. Тухайн эмийг гаргаж авахын тулд маш их инновац явсан байж байна. Туршилт одоо тийм маш их олон эрдэмтдийн тийм хүч хөдөлмөр одоо жишээлх юм бол технологи нэг нарийн. Тийм, технологи маш нарийн байж болно. Аль эсвэл нөгөө үндсэн үйлдэл үзүүлж байгаа бодис чинь их тийм хүний биед хорт нөлөө багтай, байгалийн гаралтай ч байт юм уу тийм ийм бас байж болно шүү дээ тий. Хүнд одоо гаж нөлөө багтай, хорт нөлөө багтай ийм үндсэн үйл үзүүлэгч бодис бас байж болно. Тийм бол тэр юм бол одоо үнэтэй авахаас аргагүй тий. Нөгөө хямд байгаа асуудал бол нөгөө асуудлууд эсэргээрээ л байна гэсэн. Нийгмийн эдийн засгийн холбоотой явцтай л та. Тийм нийгмийн эдийн засгийн холбоотой. Одоо тэгэхээр хоёлаа бүр хэрэглээр үгүй байна. Антибиотик зарим нь одоо гадуура бүрхүүлтэй тийм ээ янз бүрийн бүрхүүлтэй өнгөтэй хэлбэртэй дүрстэй тэгсэн чинь хүмүүс хэрэглэхдээ эн чинь ер нь дими тийм ээ гэд нөгөө бүрхүүлийн задлаад тэгээд ууж явах жишээ нь байдаг. Тэгснээр одоо нөгөө гадуур одоо нингэн бүрхүүлтэй тийм имүүдийг одоо амда жажлаад хурдан шингэдэг гэдэг ууж явах жишээ тийм ээ үйлдэл үзүүлэх тийм. Тэгэхээр энэ нь одоо их зөв хэрэглээ юу эсвэл одоо яах ёстой юм бол. Би энийг бол зөвхөн антибиотик гэдэг утгаараа ярмааргүй байна. Ерөөсөө ямар ойлголтоор ярих вэ гэхээр эмийг хэрэглэх арга дээр л нэг жоохон тайлбар өгье гэж бодож байна. Ерөөсөө тэр чинь судалгаа шинжилгээний үндсэн дээр батлагдсан байгаа шүү. Яагаад тэр бодисыг бүрээсээ оруулж ийнэ вэ гэхээр нөгөө хоол боловсруулах замын тэр шүүс ферментэд задлаад задруулчихгүй тулд ерөөсөө нөгөө идэвхтэй үйлдэлийг үзүүлэх гээд байгаа. Тэр эмийн одоо
идэвхтэй үр нөлөөг нь авахын тулд тэр нөгөө шүүс ферментийн нөлөөнд оруулахгүй тулд тэр замууд дээр бол одоо тэсвэртэй байлгахын тулд гадуур нь бүрээс ичж байгаа байхгүй. Тэгээд нөгөө бүрээс чинь аваа ичхлээр яах вэ гэхлээр нөгөө эмийн бодис чинь бүрээсгүй орчихлоор хоол боловсруулах замын шүүс ферментэд задраад тэгээд үндсэндээ үйлдэл үзүүлэхгүй л гэсэн. Тэ. Тэгэхээр тэр бүрээстэй эмийг зажлах асуудал байна, тэ. Тэр матрикс эмийг тийм бүрхүүлтэй матрикс эмүүдийг зажлах асуудал байна, тэ. Энэ бол ерөөсөө шууд саяны асуудалтай холбоотой. А нөгөө талаас бол бас хотоод цочрох нөлөөтэй бэлтгэлүүдийг бас яах нь тодорхой хэлбэрүүдэд оруулдаг. Тэгээд тэр нь бол нөгөө хотоодонд задардаггүй яг 12% одоо нарийн гидсэндээ задраад нарийн гидснийхаа ханаар шимэгдэх зохицуулга, эмийн үр нөлөөг ихсгэх зохицуулга байж болно. Нөгөө талаас бол бие махбодыг хамгаалах зохицуулга байж болно. Тэгэхээр яг одоо дахиад давтаад хэлэхэд эмзүүч танд түүнийг хэрхэн яаж хэрэгэл гэсэн, тэр эмийг хэрхэн яаж хэрэгэл гэсэн яг л тэр зааврын дагуу л хэрэглэн тэ. Одоо зарим хүмүүс бол энэ бүрээстэй эмийг яавч л одоо залгихад одоо таагүй байдаг тэ. Тийм учраас би яаж хийж байгаа л энэ бүрээсийн задлаа уун гэдэг тэ. Гэтэл энэ бол нухаад энэ төр янз янзын хэлбэр. Гэтэл тэр бүх хувилбаруудыг чинь судалсан байгаа шүү. Одоо эм гаргах асуудлын тэр хоёр дахь шатны судалгаа бол нөгөө эмийн хэлбэрт оруулах асуудлууд байдаг. Маш олон төрлийн хэлбэрт оруулаад нэг эмт байцыг одоо шахмал болгоно, мөхлөг болгоно, дусал болгоно, одоо тий шингэн хатуу бүх хэлбэрүүдэд оруулж агаад бүгднгийн одоо үйлдэлийн амтан дээр судалждаг байхгүй. Яг аль хэлбэр нь илүү үр нөлөө өндөртэй байна, гаж нөлөө, хорт нөлөө багатай байна, бүгднгийн судалж байгаа. Тэгээд судалсан юм чинь аваачаа та ингээд эсрэг юм хийгээд ахаар чинь ерөөсөө эрүүл мэндэд бол ээлтэй асуудал ерөөсөө огтоосоо биш. Тэгэхээр тэр юм цаанаасаа бүр шинжлэх ухаанаар туршигдаад, батлагдаад ирчихсэн байгаа юм чинь тэр чиглэл одоо хэрэглэх нь байна шүү дээ, тийм ээ. Яаж хэрэглэсэн байна? Тэр зааврын дагуу хэрэглэнэ. Тэгэх юм бол зохистой хэрэглээ болно. Одоо тэгэхээр зэрэг битүүрийн яриа үндсэнд бол эмийн зохистой хэрэглээ, антибиотикийн зохистой хэрэглээсэн сэдвэр өрнөд дуусах тийшээгээ хандж байна. Антибиотикийн зохистой хэрэглэн дээр одоо нийт ард иргэдтэй зориулаад бас төвч гişгээ сайхан зөвлөгөө өгөхгүй. Ерөөсөө л хэрэглэх заалт зөв байх хэрэгтэй. Нөхцөл нь бүрдсэн байх хэрэгтэй. Тэгээд тун зөв байх хэрэгтэй. Нөгөө гурван төрлийн тун чинь зөв байх хэрэгтэй. Тэгээд та хариуцлагатайгаар түүнийг яг зөв уух хэрэгтэй, зөв аргаар хэрэглэх хэрэгтэй. Эцсийн дүндээ эргээгээд энэ эмчилгээ үр нөлөө үзүүлсэн байна уугүй байна уу гэдгийг эмчтэй хянуулах хэрэгтэй. Ингэжээж л антибиотикийн зохистой хэрэглээ болж байгаа. За тэгээд өнөөдөр бид хоёрын ярьсан яриа зөвхөн Монгол улсад биш, олон улсын хэмжээнд хүртэл яг л энэ зарчмыг л баримталж байгаа. Хамгийн гол нь дур мэдэн хэрэглэхэл болох хэрэгтэй. Ерөөсө хамгийн том асуудал энэ байгаа тийм. Антибиотикийг дур мэдэн хэрэглэгээл болчвол эмийн зохистой хэрэглээ, антибиотикийн зохистой хэрэглээ ерөнхийдөө хайтаахан болох боломжтой гэсэн үг тийм. За, нэвтрүүлэгт оролцсон танд ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Манай нэвтрүүлэгт уулзахыг ирүүлье. За, баярлалаа. Танд амжилт хүсье. За, баярлалаа. Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмггүй байх төдийгүй хүний бие бэлдэр, оюун санаа, нийгмийн сайн сайхан бүхний цогц бүрдлийг хэлнэ. Хүний амьдралын хамгийн чухал зэндмэн эрдэнэ мэт үнэтэй зүйл бол эрүүл мэнд юм. Хэрэг бид хичээвэл өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгах боломж та бидний гарт байна. Эрүүл мэндийн боловсролыг танд, таны гэр бүл, хамт олонд олгох. Телемедицийн нэвтрүүлэг энэ бүх мэдээллийг таны сонорт хүргэх болно.